Би төрсөн өдрөөр ундраагаа гэртээ авчираад бар биений палаж өмсгөж байгаад хурмаа хийнэ. Хүү маань ингэж хэлсэн. Тэр одоо 5 нас 6 сартай. Гэтэ ингэж хайр зарлаж байхдаа тэр дөрөвтэй байсан юм. Ундраа гэж хийн гэж би түүнээс асуулаа. Манай ангид 2 ундраа байдаг. Нэг нь шар, нөгөөх нь хар үстэй. Хар үстэй ундраа миний найз. Тэр хөөхөн. Хэрэг дурлан маргаашин цэцэрлэгт нь очиж ундрааг нь хартал тайрмал хар үстэй буцаар цагаан хүн байлаа. Хүү маань ганц чихэр олдсон ч ундраатайгаа хувааж идэх гэдэг боллоо. Ундраа наттай муудчихсан гэ заримдаа хачин гунигтай сайндчихсан. Ингээд инээ тал хүүгийн бяцхан зүрхэнд тэр нэг инхрийнх охин хаан ч юм бэ үрээ зассан шувуу шиг сууж. Тэгэж явсаар цэцэрлэг амарлаа. Ээжээ ундраа цэцэрлэгтээ ирээгүй 9-р сарын 1-нд гэртээ хүү маань 9-р сарын 1-нд гэртээ хүү маань урамгүй хийрлээ. Өөр цэцэрлэгт орчихсон гэж баг хэлсэн хэмээн араас нь дуу муутайхан нэмж хэлв. Өөдөх завгүй өдөржин тоглодог байсан хүү маань зуны 3 сар ундраагаа санаж байжээ. Байсийгээд л ундраа яагаад өөр цэцэрлэгт явсан юм бол гэж асуув. Намар өнгөрч өвөл болчих. Байн өнөө нэг л хатуутай асуулт хүүгийн минь амнаас гар. Удалгүй цэцэрлэгийнх нь 5 жилийн ой болов. Баярт нь өргөдөн багш нартай нь хууч хөөрөн хүүхдүүдийн хөгтөө явдлын тухай ярилцсан инээлтэн ороожингоо хөгжилдөв. Хүүгийнхээ хайрын түүхийг ярил багш нар дуугаа хураачлаа. Хажууд мань суусан эмч багш хөөхий тэр охин аав ээжтэйгээ хөдөө явж байгаад осолт ороод өнгөрчихсөн шүү дээ гэж хэлв. Тэр ойлж байлаа. Зүрхийг юм зүсээд хаях шиг л болов. Өөр цэцэрлэгт ороогүй өнгөрсөн юм байж. Хүүгийн минь бяцхан зүрхэнд инхрийнхэн төрхөө үлдээчгээд тэр охин яваад өччих. Тэр өдөр гэрт маань гуниг дүүрэн өнжлөө. Өөр цэцэрлэгт яагаад орсныг нь бодоод олохгүй яваа мó хүүгээ хачин ихээр өрөвдөв. Хэдхэн хоногийн өмнө ажиллаар гадагшаа яваад ирэхдээ нөхөр маань охиндоо ганхан эмгэнүүд авчирлаа. Гартаа шинэ машин барьсан хүү маань ихчийнхэн гоёлыг үзэлцсэн хошууд өрцөө. Буудан дээр зэрэгцэд суучгаад толгоогоо нийрүүлэн сонжив. Нэг эмгийг хоёулаа дуу алтан шохоорхов. Хос эмгний нэг нь цэцэг барьсан хүү, нөгөө нь хөөхөн охин байх юм. Энд чинь та хоёр юм уу даа гэж. Үгүй ээ, ундраа бид хоёр гэх юм дээр. Инээмсэглэл минь салхинд хөөгдсөн үйл шиг арилж нулимс урсаад ирлээ. Одоо хүртэл сансаар. Энэ амьдралд 4 жил болцоод явхдаа тэр жаахан охин өөдсгөн хүүгийн маань зүрхэнд нандин мэдрэмж үлдээгээд явчихж. Тийм нандин хайрын эзнийг нь өнгөрчихсөн гэж хүүдээ хэлхээс би айдаг. Өөр цэцэрлэгт орсон. Тэгээд өөр сургуульд орно. Өөр юу ч гэж хэлж чадахгүй. Намар хичээлийн шинжил эхэлж найзуудтайгаа уулзсан гэсэн бяцхан хүүхдүүдийн минь догтлол шинхэн хувцас балааж хичээл сургууль цэцэрлэгийн хөгжөөнд шуугаан чимээ шинэ жилийн баярын өдрүүд ирээн алаг даашинс удтай бэлэг хүүхдийн парктай баярын өдөр гэх мэт хорвоо зөвхөн хүүхэд наснд байдаг инхрийнхэн тэрл мэдрэмж дурсамжуудыг бодохоор өөрийн ирэхгүй өрөвдөх. Хорвоод зуурдын төдий ирээд хайрын домбод яваад тэнгэрт ниссэн ундраадаа чамааг инхрийлэн илбэж байсан тэр их хайрын чинь нэг хилдэрхий миний хүүгийн зүрхэнд байсан юм шүү.